дараагийн мэдээг танилцуулъя. 4-р сарын 12-нд Унгарын парламентын сонгуул болох гэж байна. За энэ сонгуул бол маш анхаарал татаж байгаа юм. За учир нь гэвэл энэ сонгуулийн үр дүн Унгарын дотоод бодлогыг тодорхойлно. За мөн Европын холбоонд ямар нийлэмжтэйгээр ажиллах вэ гэдгийг нь харуулна. За мөн Төв Европод барууны болон Оросын нөлөө ямархуу тэнцвэртэйгээр орших вэ гэдгийг шийдвэрлэх чухал сонгуул болох магадaltaй байна. За энэ удаагийн сонгуульд 16 жилийн турш засгийн эрхийг барьсан ерөнхий сайд Виктор Орбан хүндлэл ба эрхчлөө буюу ТИСА намаас нэр дэвшиж байгаа Петр Мадьяртай өрсөлдөж байна. За хамгийн сүүлийн үеийн бие даасан санал асуулгаас үзэхэд Орбаны өрсөлдөгч Петр Мадьяр болон түүний баруун төвийн үзэлтэй ТИСА нам нь эрх баригч намаар цөөн хувиар болов санал асуулгуудад тэргүүлсэн байдалтай байгаа юм байна. За энэ одоо сонгуульд бас өрсөлдөж шинээр улс төрийн давцанд одоо гарч ирж байгаа улс төрч Петр Мадьярын хувьд сошиал медиаг бол байлдан дагуулж чадж байгаа юм улс төрчин байна. За орон даяар бол явж байгаа Унгарын хамгийн аслагдсан хэсгүүдэд хурж хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа юм байна. За Мадьярын компанид ажил нь хуучин нэр хүнд нь буурсан сүр хүчний намуудад хүрч байгаа. Унгарын социалист намын хувьд сонгуульд оролцохгүй байхаар шийдсэн. За харин зүүнний либерал үзэлтэй арчилсан эвсэл парламентод орох 5% босгийг давж чадаагүй байна. За харин Виктор Орбаны тэргүүлдэг Фидес болон ТИСА намуудын хамт парламент орох магадaltaй цорын ганц нам нь бол цагаачлалын эсрэг үйл ажиллагаатай за мөн хууль дүрмийг чангадах талаар ярьдаг ийм хөдөлгөөн болох хит барууны үзэлтэй Ми Хасняк нам байгаа бөгөөд засгийн газарт эвсэлж орж магадгүй гэсэн ийм одоо бас улс төрийн таамаглал явагдаж байна. За Петр Мадьярын хувьд 2 жил хагасын өмнө бол улс төрийн тавцаанд тодорч ирсэн огцом нэр хүнд нь өсөж байгаа улс төрчин байна. 2024 онд тус улсын ерөнхийлөгч байсан Каталин Новак болон Мадьярын хуучин эхнэр тухайн үеийн хууль зүйн сайд Жудит Вараганартай холбоотой одоо тухайн үед бол томоохон дуулаа шуугаан дэгдэж байсан. За энэ үед бол ямар дуулаа шуугаа үүссэн бэ гэхээр асрамжийн газарт үлдэгдсэн бага насны хүүхдийг бэлгийн харилцаанд урууд татсан гэмт хэргийг нуун дарагдуулсан хүнийг өршөөсөн ийм зардгийг тухайн үед эдгээр хоёр улс төрч гаргаж байсан юм байна. За үүнээс болоод маш том дуулаан дэгдэж байсан. За энэ дуулааны дараа Петр Мадьяр өөрийн одоо тухайн үедээ намын гишүүн байсан Фидес намын гишүүнээсээ татгалзаж шинээр одоо өөр намд бол илссэн. За Петр Мадьярын хувьд Орбаныг авилга танил талаа ашиглаж улс төрийг удирддаг гэж байнга буруутгаж байгаа. За засгийн газраа гэр бүлийн компани шиг удирддаг гэж шүүмжилдэг. За Орбаны хүргэн Стевен Тиборович, багын найз Лорениц Месарос нар бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэмжээшгүй ихээр баяжсан гэж үзэж байгаа юм. За харин Орбаны хувьд бол энэ удаагийн сонгуульд за түүнээс өмнө ч гэсэн спортыг өөрийн сонгуулийнхаа үйл ажиллагаанд чадмаг ашиглаж байгаа. За түүний хувьд хөл бөмбөгийн шүтэн бишрэгт за энэ спортыг бол эх орондоо болон гадаадад сонгуульд ялах улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч JD Vance Унгарт айлчилсан за мегмар гарагт Будапешт хотын MTK спорт паркад босон сонгуулийн өмнөх цуглаанд үг хэлсэн байна. 2025 онд нэгдсэн уг талбайг ашигладаг MTK Будапешт хөл бөмбөгийн баг нь Унгарын хамгийн амжилттай багуудын мөнгө бөгөөд 23 улсын аврах шалгаруулах тэмцээнд төрүүлж байсан удаатай. За Орбан бол өөрийгөө Унгарыг спортын гүрүүн болгох стратегийнхаа сүм тавьж ярьдаг. За Орбан сүүлийн хэдэн 10 жилийн туршид хөл бөмбөгийн томоохон финалийн тоглолтуудад тогтмол оролцож байгаа. За мөн Орбан болон түүний Фидес нам орон даяар 25 гаруй цэнгэлдэх хүрээлэн барьсан. За тэдний хамгийн том болох Будапешт дэх Пушкас арена нь 5 дугаар сарын 30-нд Европын клубын хөл бөмбөгийн хамгийн том тоглолт болох аваргуудын лигийн финалийн тоглолтыг зохион байгуулахаар зэхэж байгаа. Фидес нам 2010 онд бол хэлбэршүүлсэн байдлаар иргэншлийг нэвтрүүлснээр хөрш зэрэгэлдээ байгаа орнуудад амьдарч байгаа Унгарын иргэд санал өгөх сонгуульд одоо санал өгөх боломжтой болсон. За гадаадд байгаа унгарчуудын хувьд бол Фидес намыг байнга дэмцээр ирсэн. За энэ нь бол нэг шалтгаантай энэ бол хөл бөмбөгтэй холбоотой хөл бөмбөгийн дэд бүтцэд тухайлбал цэнгэлдэх хүрээлэн актем залуучуудын хөтөлбөрт хөрөнгө оруулж байгаа Орбаны засгийн газар нь хил хязгаараас гадуур амьдарч байгаа унгарчуудад санаа тавьдгаа гэсэн ийм мессежийг байнга түгээж ирсэн. За тийм учраас тэдний зүгээс бол энэхүү Орбаны бас засгийн газрыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж түүнд бол санал өгсөөр ирсэн. За харин гадаадаас бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орбаныг удаадараа дэмжиж байгаа гэдгийг хэлсэн. За түүнийг гайхалтай залуу хүчирхэг удирдагч гэж тодорхойлсон байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч JD Vance Унгарт
айлчилж байгаа явдал нь бол Орбаныг ил тод дэмжиж байгаа байдлыг нь илэрхийлж байгаа. За энэ 7 хоногт бол энэхүү болсон айлчлал нь бол Европын сонгуул Америкийн нэгдсэн улс ямар байдлаар шууд бусаар оролцож байгааг илэрхийлсэн сонирхолтой бөгөөд урд өмнө гарч байгаагүй жишг болж байгаа юм. За энэ айлчлал нь Америкийн нэгдсэн улс болон трансатлантын улс орнуудын хоорондын уламжлалт холбоотнуудын харилцаанд ямархан хуваагдал бий болсон байгаа гэдгийг бас харуулж байгаа нэгэн тод жишээ болж байгаа. За энэ одоо байдалтай холбогдуулан Европын гадаад харилцааны зөвлөлийн судалгааны захирал Жереми Шипор тайлбар хийсэн байна. За Америк болон Оросын хувьд христийн соёл иргэншлийн ёс зүйд үнж байх тал дээр үзэл сурталын хувьд нэгдэж байгаа. За хэдийгээр тэдний хувьд олон зүйл дээр байр суурь зөрүүтэй байгаа ч гэсэн зөвхөн энэ асуудал дээр бол байр суурь нэгддэг. За Виктор Орбаны хувьд Европын хамгийн тод цагаан арьс христийн соёл иргэншлийн удирдагч бөгөөд Трампын засаг захиргаатай хамгийн их үзэл сурталын нөлөөнд орсон солилцоо хийсэн удирдагч учраас яахын аргагүй Орбаныг дэмжих нь Трампын одоо ашиг сонирхолд нэгдэж байгаа. За мөн Оросын холбооны улсад ч гэсэн одоо Орбаныг удирдагчаараа хэвээр үлдэх нь бол тус улсын Төв Европ дахь нөлөөг хадгалах гол хэрэгсэл болно гэж үзэж байгаа учраас шууд болон шууд бас байдлаар Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улс ийхүү Орбаныг дэмжиж байгаа. За харин сөрөг хүчний одоо удирдагч Питер Мадяр тухайн одоо сонгуульд ялсан тохиолдолд энэхүү одоо хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа 5 дугаар сарын одоо 30-нд болох аваргуудын лигийн финалийн тоглолтод Виктор Орбан оролцох боломжгүй болох юм байна.